Өнөөдөр манай улсын иргэд тэтгэврийн болон цалингийн зээлтэй амьдарч байна. Манай улс үйл ажиллагаа явуулж байгаа банкуд иргэдийг хүүний дарамт оруулж байна. Харин энэ байдал амжсан банкуд тэтгэврийн зээл авч байгаа хөгжүүлэн тэтгэврийн зээлээс 10 хүртэл хувийн хүү авч байна. Уг нь улсад насаараа аялаад татвараа төлөөд гавьяаныхаа амралтаа авсан хөгжүүл тэтгэвэр авахдаа улсад ч банк нь ч хүү бодож их үүрэг байхгүй. Манай улсад тэтгэврийн насны 200 мянга гаруй иргэд байдаг. Эдгээр тэтгэврийн насны иргэдийн 80 орчим хувийн тэтгэврийн зээл авдаг. Харин нэг тэтгэврийн насны хүн багадаа 10 сарын тэтгэврийн зээл авдаг. Хамгийн бага тэтгэвэр авч байгаа иргэн 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Үүний 10% тухайн зээл олгож байгаа банк авдаг гэж бодохоор банкуд хөгжүүлэн тэтгэврийн мөнгөний хүүгээс олон тэрбумын ашиг олдог нь ойлгомжтой. Буруу шүү дээ угаасаа. Аль болох бага хөөтэй иж хүмүүс амьдрал шүү дээ. Тэ. Өндөр хөөтөд хинчсэн зээл одоо энэ зээл гүн ховор болж тэ. Хүн өндөр болох тусмал хэцүү шүү дээ. Ажилтны өнж багсаа ажилтны төрөлж олдох байсан байна. Тэ. Зээлийн өндөр тусмал бидний амьдрал хэцүү тусч байна да тэ. Үгүй тэр чи одоо хэцүү шүү дээ. Нэг 10 сарын зээлтэй байж байгаад нэмээд нэг 2 сар ч юм уу 4 сарын зээл авахаар нөгөө уртлынхаа 10 сарыг бодоод зээл авчихдээ шүү дээ. Нэмээд сүүлийн нэг зөвхөн ингээд авч байгаа 2 сарыг авах л өгнө үгүй уртлынхаа 10 сартаа бодоод 10 хэдэн сарын зээл авчихдээ шүү дээ. Энэ одоо уул нь буруу л хэлгүүд энэ ч одоо 2 сарын зээл нэмээд авахар чинь түрүү чи 12 сарын бодоод 12 сарын тооцоо зээл авчихдээ. Хүүгээ тооцоод авчихдээ шүү дээ. Ядад яаж ч байсан буруу л хэлгүүд энэ ч гэдэг. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг банкуудын ихэнх нь гадаад эзэнтэй байдаг. Өндөр үнэтэй банкны хүүгээс болж иргэд туйлдаа хүрч байгаа. Харин их баригчид мэдсэрэж энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй үдийг хүргэж байна. Төр болон хувийн хөвшид ажиллаж байгаа иргэд банкны хүүг төлөөд явж болох ч ямар ч орлогогүй тэтгэврийн хөгжөлт банкны хүүг төлөх боломжгүй гэдэгт хэн бүхэн мэднэ. Тэтгэврийн насны иргэдийг тэтгэврийн зээл авахд ямар ч хүү бодож авахгүй байх тогтолцоог бий болгох хэрэгтэй. Төр энэ асуудлыг шийдэж чадахгүй бол иргэдэд татвар авах эрх байхгүй. Насаараа төрд ажиллаж өндөр татвар төлчөөд тэтгэврийнхаа мөнгнөөс дахиад хүү бодож өгөх ёс байхгүй. Энэ нь ардчилсан шудраг ёс мөн үү гэдгийг их баригчид тунгааж бодох хэрэгтэй.